Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 9-р сарын 1-ний өдөр Монгол Улсын их хурл өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, үндэсний баялагын сангийн 2026 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг төсвийн байнгын хороо 2025 оны 11-р сарын 5-ны өдрийн хуралдаанаараа явуулж, байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг бэлтгэн Улсын их хурлын 2025 оны 11-р сарын 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг явуулах үед төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй зарим саналуудтай холбогдуулан Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 71-р зүрийн 71-ийн 14 дахь хэсэг заасны дагуу төсвийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлуудын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзэн төсвийн байнгын хороонд буцаасан. Төсвийн байнгын хороо 2025 оны 11-р сарын 10-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг дахин явуулж, ажлын хэсэг болон чуулганы нэгдсэн хуралдаанаас чиглэл өгч буцаасан саналуудыг нэг үрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулан олонхын дэмжлэг авсан аваагаар нь бүлэглэн зарчмын зөрүүтэй саналын томьёол санал дүгнэлтийн хамт та бүхэнд хүргүүлсэн болно. Монгол Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, үндэсний баялагын сангийн 2026 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг дахин явуулсан талаарх төсвийн байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.